За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр сурган заа харга зүй 6 дугаар хичээлийг орох болно. За энэ хичээлээр юу орох вэ гэхээр одоо өмнө нь бол бид нэр дасгал ажил хамтдаа ажиллаа онлайн хичээлээ заагаад дасгал ажил заагаа явж исэн бол өнөөдрийн хичээлээр заа харга зүйн талаар дэлгэрэнгүй ярилцах болно. За өмнө нь яаж орж исэн, одоо яаж орох уу гэдэг талаарх зөвлөгөөг мэдээллийг хүргэх болно. За бид нар өмнө 1-ээс 4-р дасгалыг орохдоо багш төвтэйгээр орж исэн. За багш төвтэйгээр ороод багш чиглүүлээд онлоо зааж өгөөд онлоосоо ингээд дадлага орно гэдэг дадлагаар бичлэн үзүүлж исэн. За энэ дээр хүүхдүүд юу авж исэн гэхлээр одоо нөгөө нэг мэдлэгийг багшаас хүлээж авсан. Тэгээ үйл ажиллагааг давтаж хийж исэн. Одоо багш заагаад оюутан тэрнийг давтаж хийж исэн. Дараа нь болохоор мэдлэгээ баталгаажуулж одоо нөгөө ярилцлагаар мэдлэгээд баталгаажуулж дадлага ажиллаар мэдлэгийг баталгаажуулж исэн. За тэгвэл өнөөдрөөс эхлээд одоо 5-аас 13 дугаар дасгал хүртэл бол одоо оюутан төвтэй суралцагч төвтэй дадлага ажлуудыг хийх болно. За бидний заа харга зүй бол эхлээд багш төвтэй байсан бол одоо суралцагч төвтэй болж хувирна. За багш төвтэй дасгал дээр болохоор ажлууд дээр бид нар ажлын дарааллыг нэг бүрчлэн суралцагчдад өгөөд за ямар багаж хэрэгтэй гэдгийг тус бүрээр ингээд даалгавар болгон дээр нь бэлдэж тавиад за тэрнийг яаж хийх үү гэдэг зааварчилгааг нь өгөөд багш өөрөө онлын мэдлэгээ түгээгээд одоо Кристианигийнхаа энэ одоо номон дээрээсээ сэдвийн багцынхын дагуу онлын мэдлэгийг өгөөд ингээд өөрөө дагуулan гүйцэтгэж ингэж гараараа багш яг дуурайлгаж хийжсэн бол одоо оюутнууд яг өөрсдөө бие дааж хичээлээ төлөвлөөд орох болно. За ингийн тулд суралцагч төвтэй хичээл гэж одоо ямар хичээл заа харга зүй хэлээд байгаа юм бэ гэхэлэр бид нар суралцагч маань өөрөө бие дааж ажлыг зохион байгуулж сурна. За одоо энэ суралцагч төвтэй сургалтыг зохион байгуулснаар суралцагч ямар дадлыг эзэмших вэ гэхэлэр одоо өөрөө бие дааж ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагаанд суурилсан ажлыг хийж сурна. Дахиад асуудлыг шийдвэрлэж сурна. Тэгээд чадамжуудыг эзэмшинэ. За энэ одоо суралцагч төвтэй арга зүйн онцлог нь болохоор чиглүүлэх асуултуудад одоо бие даасан зохион байгуулалтын ажлын группийг үүсгээд чиглүүлэх асуултууданд хариулж одоо нэг асуудлыг шийдэж сурна. Иж бүрэн ажлын захиалгыг процессыг одоо дарааллаар нь хийж гүйцэтгэж сурна. Өөрсдийгөө үнэлж сурна. Гэх мэтлийн ийм аргуудыг эзэмшинэ. Одоо энэ арга зүй дотор бол энэ онцлогуд багтж байгаа. Өөрөө бие даан зохион байгуулах гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэхлээр багт ингээ хуваарлагдана. За суралцагчдыг багт хуваарлахлаар суралцагчд маань юу их вэ гэхлээр өөрсдөндөө үүрэг ролийг бол авна. За үүрэг роль нь болохоор одоо тухайн одоо баг маань хэдэн гишүүнтэй байхаас болдог. За дээдл нь одоо 5 гишүүнтэй байх юм бол удирдах одоо нөгөө чиглүүлэх зохион байгуулах нэг хүн байна. За протоколыг хөтлөх нэг хүн байна. Багийн төлөөлж одоо ярих нэг хүн байна. Яг журмаараа явж гэнэ үгүй юу гэдгийг шалгах журам сахиулагч гэж нэг хүн байна. Цаг хөтлөгч одоо яг хугацаанд амжих үгүй юу гэдэг цаг хөтлөгч нэг хүн байна. Гэх мэтлэн одоо багийн гишүүдэд бол оройлд одоо ингээ хуваарлж өгнө. За ингэснээр суралцагчид бол тус бүртээ өөртөө үүрэг хариуцлагыг хүлээх болно. За би цаг баригч юм чи яг цагтаа болж гэнэ үгүй юу гэдгийг өөрөө ингээд хянаад шалгаад одоо цагтаа амжихын төлөө хүүхдүүд ингээд идэвхтэйгээр ажиллах нэг тал болж байна. За дараа нь үйл ажиллагаанд суурилсан үйлдэл гэхлээр юу гэхлээр суралцагчид мэдээллийг өөрсдөө авна. За мэдээллийг хаанаас цуглуулах вэ гэхлээр одоо нөгөө нэг ямар даалгавар авснаасаа шалтгаалаад ямар одоо мэдээлэл надад хэрэгтэй вэ гэдгийг багаараа ярилцаад мэдээллийг цуглуулна. Эннийхээ дараа тухайн ажлыг яаж хийх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулна. За энэ дээр бол шаардлагатай төлөвлөгөөнүүдийг одоо өөрсдөө ингээ гаргана. За ингэж гаргаж ажилласныхаа дараа шийднэ. Одоо яг энэ дарааллаар гарах уу яах уу гэдгийг багштайгаа ярилцаад шийднэ.
За энэ болж байна гэх юм бол гүйцэтгэн. За гүйцэтгээд ингээ хийгээд дууслаа. Одоо гараараа хийж гүйцэтгэн гэсэн. Ингэсний дараа өөрөө өөрийгөө үнэлнэ, шалгана. Одоо миний хийсэн юм яг дараалалаараа явсан уу? Яг нөгөө ажлын зурагтаа тохирч гин үү гэдгийг өөрөө өөрийгөө үнэлнэ. Тэгсний дараа одоо багштайгаа нийлээд бусад суралцагчтай нийлээд үнэлгээ явуулна. Энийг бол 6 үед арга гэдэг. Энэ яг 6 үед аргаар ингээд суралцагчид хийхлээр үйл ажиллагаанд суйрлаад ажлыг зохион байгуулж одоо мэдлэгийг өөртөө авч чадчих. За энэний дараа асуудлыг шийдэх гэдэгсэн. За энэ асуудлыг яагаад шийдэх юм гэхлээр яаж шийдэх вэ гэхлээр за эхлээд бид нар мэдлэгээ олоод авсан. Одоо номон дотроос одоо болон өмнөх хичээлүүдээс багшийн зааснаар мэдлэгээ олоод авсан. За энэнийхээ дараа гараараа хийгээд ойлгосон. За тэгээд хэрэгэлсэн. За яг одоо энэ багжийг ингэж хэрэгэлдэг юм байна гэд хэрэгэлсэн. За тэгвэл одоо бид нар асуудлыг өөрсдөө шийдэж сурна. Одоо тухайн ажлыг хийж яхад ямар нэгэн бэрхшээл ч юм уу одоо ямар нэг юм болохгүй одоо багжин дутах ч юм ийм асуудал гарах юм бол энэ асуудлыг шийдэж чадж байна гэдэг чинь мэдээд, ойлгоод, хэрэглээд за тэгээд гарсан эднэрээсээ багцлаад гарсан асуудлыг шийдэж сурна гэсэн. За энэ бол асуудлыг шийдэх хэсэг. За дараа нь болохоор чадамжийг эзэмшнэ гэж. За энэ чадамж эзэмших нь ямар юутэй гэхэлэр мэрэгжлийн чадамж, хувь хүний чадамж гэдэг. Ийм чадамжууд эзэмшнэ. Тухайн суралцагчид одоо асуудлыг шийдээд ингээ бие даагаад багаараа хамтраад ажиллаад сурахлаар энэ хүүхэд мэдлэгийн чадамжтай бол тухайн хүүхэд маш их мэдээллийг цуглуулж чадсан учраас мэдлэгийн чадамжтай. За багаараа хамтраад тэр дасгал ажлыг ажиллаа сурчглаар ур чадвартай бол. За эндээс одоо багаар ажиллах одоо асуудлыг шийдэх чадварууд нь бол тухайн хүүхдийн одоо нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх чадамжууд нь нэмэгдэж дээшлээд ирж байгаа. Энэ нь бол нийгмийн чадамжийг сайжруулж байна. За дахиад дээрэс нь өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлнэ. Энэ өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлж байгаа нь бие даасан байдлыг нэмэгдүүлж гэж байгаа. За ингээд энэ 4 чадамжийг эзэмшээд энэ 4 чадамжийнхаа дагуу 6 үе дараагаараа ажиллаад ирэх юм бол суралцагч маань одоо нөгөө нэг суралцагч төвтэй хичээлийг зохион байгуулад одоо багш зохион байгуулад сурч ийн гэсэн үг. За ингээд 6 үе даргаыг хэрэглэхдээ бид нар даалгавар өгөх ёстой. 5-аас 13 дугаар дасгал гэдгээс хойшоогоо үзнэ. За энэс хойшоогоо болохоор суралцагч төвтэй нөгөө нэг дасгал ажил маань явагдана гэсэн. За энэ дээр багш юу гэж одоо чиглүүлэх вэ гэхлээр за эхлээд даалгавар өгнө. Ямар даалгавар өгөх вэ гэхлээр за одоо дараагийн дасгал ажлыг өгье гэд. За дасгал ажлыг хийхдээ бид нэр суралцагч та нар ийм юм одоо эхлээд мэдээлэлээ цуглуулна. Дасгал ажлынхаа талаарх судалгаагаа хийн. Ямар мэдлэг хэрэгтэй мэдлэгээ авна. За энэнийхээ дагуу төлөвлөнө. Төлөвлөснийхээ дагуу одоо бүх одоо багаж хэрэгсэл юмнуудаа шийдээд ингээ ярилцсныхаа дараа багштайгаа ярилцаад болсон үгүй гэдгийг шийднэ. За энэний дараа болсон бол тийм бол дахиад цаашаага одоо нөгөө хийх ажиллабар руу орно гэсэн. Болоогүй байх юм бол дахиад ихнээс нь мэдээлэл дутуу байгаа мó юунаас болсон гэдгийг багштайгаа шийдээд дахиад ихнээс нь явна гэсэн. За дасгал ажил болгон маань өөртөө одоо нөгөө чиглүүлэх одоо нөгөө зааварчилгаа байгаа. Ямар ажлын дагуу яаж хийх үү гэдэг зааварчилгаа байгаа. Энийг хүүхдүүдэд тайлбарлаж өгөөд за энэнийхээ дараа энэ чиглүүлэх асуулт байгаа. За энэ чиглүүлэх асуулт маань яах вэ гэхлээр энэ чиглүүлэх асуулт болгон тухайн дасгал ажилд шаардлагатай мэдээллүүдийг агуулсан байна. Энэ чиглүүлэх асуултнуудад хариулаад одоо нөгөө нэг яг багаараа ингээд ажиллаад хариулаад чадах юм бол энэ дасгал ажлыг хийхэд бүрэн боломжтой болно гэсэн. Одоо энэ дээр нөгөө нэг шийдэх ёстой нөгөө шийдлүүд маань одоо ямар багаж хэрэгсэл ашиглагдах уу гэдэг багажнууд маань бүгд гарч ирнэ гэсэн. За энэ асуултнуудад ингээд одоо хариулахын тулд өмнөх хичээлүүдэд одоо багшийн нөгөө нэг зааж өгчээсэн дасгалуудыг судална. Одоо ямар дараалалаар хийжсэн, ямар багажнууд ашиглаж байсан гэдэг дарааллуудыг судлан суралцагчид дахиад дээрэс нь энэ сэдвийн багцаа ашиглана. Сэдвийн багц дээр
ямар багажнууд байдгийг, яаж ашигладгийг, ямар томьёо эргэлдэх үү гэдэг мэдээллүүдийг энэ дотроос олж авна. Мэдээллүүдээ цуглуулад энэ чиглүүлэх асуултанд багийн бүх гишүүд оролцох юм бол нөгөө мэдлэгийг өөрсдөнд олж авна гэсэн. За ингэснийхээ дараа суралцагчид маань одоо хийхийн тулд одоо дасгал ажиллаа хийхдээ өөрийгөө үнэлнэ. За яг одоо ингээд ийм хэмжээнүүдийг авлаа гэдэг ингээд хэмжилтүүдээ хийгээд энэ саарлаа тэмдэглэснүүд бол суралцагчид өөрсдийг үнэлэх хэсэг байна. За яг ийм одоо нөгөө хүлцэлтэй ийм хязгаартай байсан байна. За би ингээ хэмжлээ. Энэ дээр он сараа тавилаа гэд дараа нь багш үнэлнэ гэх мэтлэнгээр ингээд өөрийгөө үнэлэх хэсэг нь байгаа. Багш одоо нөгөө чиглүүлэх асуултууд болон бусад үйл ажиллагаануудыг яг багийн гишүүдийг хэрхэн нөгөө тэгш хүртээмжтэйгээр оролцож байгаагаас нь шалтгаалаад үнэлнэ. За ингээд үнэлээд ирэхлээр нөгөө оюутнуудын маань нөгөө оролцох идэх хандлага сайжирна гэсэн үг. За одоо би одоо ингээд одоо багийн нэг гишүүн л оролцохгүй одоо ингээд утсаа оролдоо суудаг ч юм уу өөр юм хийгээд ингээд оролцохгүй байх юм бол тэдний багийн одоо нөгөө ажил одоо цалгардаад одоо нөгөө чиглүүлэх асуултандаа дутуу хариулдаг ч юм уу эсвэл нөгөө шийдэх ёстой асуудал шийдэх төвшөндөө шийдэж чадаагүй байх ч юм уу тийм асуудлууд гарч байна. За ингээд тийм учраас багш тэр болгоныг одоо ингээд ажиглаад за багийнхаа яг тэнцүү оролцож байна уу оролцохгүй байна уу гэдгийг нь хянаад за тэгээд хүүхэд тус бүрээр нь одоо ингээд ярилцаад тэдний багийг үнэлнэ гэсэн. Ингэхлээр тухайн багийн нөгөө суралцагчдын идэх оролцоо улам сайжраа. За энэ зааварчилгааг оюутнуудаа өгөх нэ. За ингээд энэ зааварчилгааг өгсөний дараа бол суралцагчид дараагийнхаа ажил руу ороход бэлэн болно. За би ийм ажил хийх юм байна. Эхлээ мэдээлэлээ цуглуулах юм байна. Мэдээлэлээ цуглуулсныхаа дараа 6 үе даргийнхаа дагуу одоо төлөвлөх юм байна. Ажлаа төлөвлөх юм байна. Мэдээлэлээ цуглуулад ажлаа төлөвлөснийхээ дараа багшид шалгуулад за багшид шалгуулад болж гинэ гэх юм бол дараагийнхаа гүйцэтгэх шат руугаа орох юм байна. Гүйцэтгэх шатандаа хийж явахдаа өөрийгөө шалгах юм байна. Шалгасныхаа дараа багшаар үнэлүүлэх юм байна гэдэг ойлголтыг оюутнууд авна. За бид нар энэ ажлуудыг ингээд хийхдээ бид энэ дарааллын дагуу хийнэ гэдэг ажлын дарааллаа энэ хүснэгтийн дагуу бэлдэнэ. За ажлын дараалал одоо нөгөө эхний 1-ээс 4-р дасгал дээр ажиллаж исэн шиг за багш бол эхлээд 1-ээс 4-р дасгал дээр бол бүгдийг ингээд централаар нь ажлын дарааллыг өгч ирсэн. Одоо ингээд ажлын дарааллыг за 1-дүгээрт нь тэгж хийн, 2-дугаарт нь тэгж хийн гэдэг ингээд бүх дарааллыг гаргаж өгч ирсэн бол одоо оюутнууд өөрсдөө төлөвлөн ажиллаа. За энэ ажлын зургийн ажлын даалгаврыг бид нэр ийм дарааллаар хийх юм байна гэдэг. Ингээд дарааллаа гаргаад энэ ажилбарт ийм багажнууд хэрэгтэй юм байна. Ингээд багажаа бэлдээд. За дээрэс нь ямар аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах уу? Эсвэл одоо хөргөх шингэнтэй ажиллах юм, хөргөх шингэнгүй ажиллах юм уу? Эсвэл багажаа яаж бэхлэх юм? Гэх мэтлээ одоо хөдөлмөр хамгааллынхаа талаас за ингээд бүх юма төлөвлөж өгнө. За энийг багшд шалгуулад за окей болж гин гэх юм бол одоо нөгөө гүйцэтгэх ажил руугаа орно гэсэн. За энэ ажлуудыг оюутнуудаа бол хүргэж өгөх ёстой. За энэ чиглүүлэх асуулт гэдэг маань яагаад заавал өгөх ёстой юм бэ гэхлээр одоо бид нэр оюутнуудад онлайн мэдлэг ерөөсөө өгөхөө болж байгаа. Суралцагчид өөрсдөө мэдлэгийг олж авах. Мэдлэгийг олж авахын тулд энэ чиглүүлэх асуултнуудад хариулна. Энэ чиглүүлэх асуултанд яг хариулаа сурчих юм бол энэ нөгөө дадлага ажлыг хийхэд ямар ч асуудалгүй болно. Асуудлаа шийдсэн. Ямар багаж хэрэгтэй вэ гэдгийг одоо нөгөө мэддэг болцсон байна гэсэн. Тэгэхээр бидний нөгөө багшийн оронд багш амаараа онлыг тайлбарлаж байсан бол одоо суралцагчид өөрсдөө онлыг энэ чиглүүлэх асуултны дагуу олж авна гэсэн. За өнөөдрийн хичээлээр бид нар энэ сурган заах арга зүйн талаар 6 үе даргын талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. За дараагийн хичээлээр бид нар сурган заах арга зүй 7 хичээлийг үзэх болно.